та ажилд орохоор ямар нэг байгууллага руу CV явуулсан ч буцаага тань руу холбогдохгүй байгаа юм биш үсттэй. За хэрвээ танд ийм нөхцөл байдал үүссэн бол яагаад холбогдохгүй байгаа дөрвөн шалтгааныг буцаагаад холбогдож болох дөрвөн зөвлөмжийг би танд хэлж өгье. За эхний шалтгаан нь бол сүүлийн үеийн CV-г томхон компаниуд ажил горлогчийн CV-г програмаар шүүлгдэг болсон. Тэгэхээр таны яагаад таны CV ихний шүүлтэнд тэнцэхгүй байсан бэ гэхээр нууц нь бол та тухайн компани зарласан зарын гол түлхүүр үгийг CV-нд ашиглаагүй байх боломжтой. Тэгэхээр зөвлөмж нь юу вэ гэхээр та тухайн компани зарласан зарын гол ур чадваруудыг CV-ндээ тусгаж өгөх хэрэгтэй. За тэгснээр таны CV эхний шатны програмын шүүлтэнд тэнцэх магадлал нь өсдөг. За хоёрдугаарт нь сэтгэл үлдээх нууц буюу хүний нөөцийн менежерүүд тухайн хүний CV-г эхний 6-аас 7 секундэд хараад цаашаа үргэлжлүүлэх хэсгээ шийддэг байна. Тэгэхээр нууц нь юу вэ гэхээр та тухайн CV-н дээрээ хамгийн дээдлийнх нь хэсэгт өөрийнхөө маш том өөрийнхөө чадварыг 3 өгүүлбэрт багтаагаад бичих хэрэгтэй байдаг. За тэр чадварыг харсан хүний нөөцийн менежер цаашаа үргэлжлүүлэх хэсгээ шийддэг байна. Тэгэхээр дараагийн алхам нь хэрвээ та өөрийн ур чадваруудаа өгөөгүй хаввал бас таны CV-г адлахсах нэг шалтгаан болох нэ гэдгийг та харах хэрэгтэй. За 3 дахь шалтгаан нь юу вэ гэхээр 3 дугаар алхам буюу таны CV програмын шүүлтэнд тэнцээд хүний нөөцийн менежерийн CV-ний сонгож шалгуултанд тэнцсэний дараа ярилцлаганд орно. За ярилцлаганд ярилцлага дууссаны дараах хүний нөөцийн менежерүүдийн асуулт танд асуулт байна уу гэж асуух нь яагаад тийм чухал байдаг вэ гэдэг талаар би танд зөвлөмж өгье. За энэ бол таны сонирхлыг татах нууц нь байгаа. За ярилцлагын төгсгөлд ажил горлогч нь асуулт байхгүй гэж хариулах нь тухайн ажил горлогчийг бэлтгэлэхгүй тухайн ажлын байранд сонирхолгүй ирсэн гэсэн тохиог өгдөг. Тийм учраас та мэргэжлийн түвшинд маш амбицлагсан асуултыг асуух ёстой. За зөвлөмж нь гэвэл энэ албан тушаалд очсон хүн 6 сарын дотор ямар амжилт гаргавал та нар илүү сайн ажилласан, амжилттай байлаа гэж дүгнэх вэ гэж асуугаад үзээр энэ асуулт нь таныг үр дүнд чиглэсэн хүн гэдгийг шууд баталж өгдөг. За дараагийн алхам буюу 4-р нь үг биш тоон дээр төвлөрөх ёстой. Энэ нь бол таны үнэлэмжийг нэмэгдүүлж өгдөг. За жишээ нь би борлуулалтын маш сайн менежер гэж хэлэх үү, эсвэл би борлуулалтыг 15-аас 20%-аар нэмэгдүүлж байсан туршлагатай борлуулалтын менежер гэж хэлэх үү, энэ хоёрын хооронд маш их ялгаа байгаа. За нууц нь хүний нөөцийн менежерүүд үг биш, нэрэнд биш тоонд их ач холбогдол өгдөг энэ байгаа. Зөвлөмж нь та хийсэн ажлаа стар ажлын ярилцлагаар тайлбарлаж сураарай. Энэ нь бол таныг нөхцөл бодолд үр дүн ямар байсныгаа тайлбарлаж өгөөрэй гэсэн зөвлөмж юм байгаа. За дараагийн контентоор бинт стар аргачлалын талаар танд тодорхой ярьж өгөх болно. Танд амжилт хүсье.